За бүгдээрэнд нь энэ сайхан шинэ өглөөний мэндийг хүргэе. Тэгээд өглөө болгон эзний өгтөй хамт байдаг итгэлийн анхан дүүс та бүхэндээ үнэхээр талархаж байна. Тэгээд энэ өглөөг бүгдээрээ бурхандаа даатгаад хамтдаа залбираад эхлэе. Хайртай бурхан амин таньда баярлалаа. Та бидэнд энэ л сайхан өдрийг өгсөнд баярлалаа. Эзэн бурхан минь та бидэнд хандан өнөөдөр үгээ айлдаж таны үгийг бид зүрх сэтгэлдээ хүлээж авч урд байгаа бүхий л цагуудаа хэзэн таньда даатгах байна. Таны мотор, таны хамгаалалт бидний дээр байх болтугай. Хэзэн Есүсийн нэрээр бид хамтдаа залбирanгуйлаа. Амен. Амен. За бүгдээрээ эзний үг рүү орохоос өмнө бидний дунд би бусдаас илүү зөв тийм ээ. Миний санаа л хамгийн сайн гэж бодож байсан хүмүүс хэр их байгаа вэ? Тэгээд бидний хувьд хаач байсан тэр хувиа хичээх сэтгэл болон тэр дээрэнгүй байх нь харилцааг бас нурааж байдаг. Маргаан үүсгэдгийг бид бүгдээрээ мэднэ. Нэгдэхийг хүсдэгч өөрийгөө хамгаалж өргөмжилдэг хандлага байсаар л байгаа. Харин бид яаж одоо нэгдэх вэ? Филиппо 2-р бүлэг дээр нэгдмэл биш байгааг одоо тэр Христийн сэтгэлгээгээр түүний зааврыг бүгдээрээ эндээс харцгаая. Тэгээд Филиппо 2-р бүлгийн 1-ээс 5-р ишлэгийг би эндээс уншия. Тиймээс Христ дотор ямар нэгэн зоригжуулал, хайрын тавшралт, сүнсний нөхөрлөл инэрэнгүү болоод өрөв сэтгэл бий бол адил сэтгэж адил хайртай байж нэгэн бодолтой байж баярыг минь гүйцээ. Юугч аминч санаархал эсвэл ихэрхэг зангаар бүүхээ. Харин даруугаар бие биенээ өөрөөсөө дээр гэж үзэж хүн бүр өөрийн ашиг сонирхлыг бус харин бусдын ашиг сонирхлыг хар. Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай гэж Паул Филиппо хотын одоо итгэгч нарт хандан энэ захааг бичсэн байна. Тэгээд Христийг одоо дарууг одоо дуурайх уу гэсэн энэ гачигдоор бүгдээрээ Бурхны үгийг хүлээж авцгаая. Бид Христ дотор нэгдсэн хүмүүс гэвч өдөр тутмын амьдрал бие биедээ хандах байдал нэгдмэл биш хуваагдмал байдал тэр хувиа хичээх үзлийг засах зорилгоор Паул Филиппо хотын одоо итгэгч нарт хандан тэр адил сэтгэл тийм ээ адил хайртай байж сэтгэлээрээ нэгэн бодолтой байхыг энд уриалсан байна. Христ дотор зоригжуулал дэмжлэг байна уу? Хайрын тавшрал, сүнсний нөхөрлөл инэрэнгүү болоод тэр өрөв сэтгэлийг айл хитэн та нар авчихсан шүү дээ. Ариун сүнсийг авсан бол авсан хүн шиг амьдраад намайг баярлуулаач гэж Паул ингэж хэлж байгаа. Хэрвээ бид бодол санаагаараа нэгдмэл биш бол чуулган гэр бүлдээ нэгдмэл байж чадахгүй. Бид бие биеэ хайрлах ойр дотн байх үед нэгддэг юм аа. Энэ үнэхээр гайхалтай зүйл. Бид үнэхээр ойр дотн байх үедээ бие биеэ хайрлах үедээ л бид нар нэгдэж идэг. Тэгээ Паул итгэгчдийн тэр үл ойлголцлыг харахтаа өөрийгөө бүү бодоо, тийм ээ, бүү бардан байгаарай. Ах дүүсийнхаа тэр нүгэл тэр сул дорой байдлыг ойлгож өрөвдөн хараарай гэж хэлж байгаа. Бид гэр бүл дотроо ажил сүм чуулганыхаа үйлчлэлээр байнга л асуудал тунд байдаг. Энэ асуудал биднээс мэдээж олдохгүй. Энэ асуудал тунд бид нар байсаар байх болно. Харин хин нэг нь эхлээд төрүүлж, тийм ээ, буйлт хийх гэдэг энэ үнэхээр Бурхны хүсэл таалал байдаг. Тэгээ хин нэгэн ядарсан, тийм ээ, эсвэл асуудалтай байвал бусдынхаа тэр ачаанаас үүрэлцээд хамт байхыг бүгдээрээ бас сонгоцгоё.
Тиймээс даруй байж, бусдыг хүндэлдэг, бусдад санаа тавьдаг, бусдын тэр хэрэгцээг бүгдээрээ олж хардаг байя. Паул Филиппон тэр чуулганы итгэгчдийг Христ дотор олж авсан тэр ёроолуудыг өөрсдийн тэр хоорондын харилцаанд хэрэгжүүлэхийг энд уриалжсэн байна. Мөн Есүст байсан тэр өөрийнхөө хүслийг хойшин тавиад тэр даруй байдлаас бүгдээрээ Есүсээс сурцгаая гэж л ингэж уриалж хэлж байгаа. Тийм учраас бусдаагаа зөрчилдсөн ч эм нэгдлийг тогтоосоор байцгаая гэж би бас танайгаа уриалж байна. Тэгээ Паул тухайн үеийн итгэгч нараас хүсч байсан тэр эм нэгдэл, тэр даруй байдлыг үргэлж санаж, нөхцөл байдал ямар ч байсан бүгдээрээ бичээс рүүгээ очдог байцгаая. Тэгээ бидний харилцааны төгс загвар болох Есүсээс бүгдээрээ сурсаар бай. Амен. Тэгээ бүгдээрээ хамтдаа эзнийхээ өмнө ирээд хамт залбирая. Халелуя Иесус. Хайртай бурхан минь тандаа баярлалаа. Тэд үнэхээр эзэн минь та биднийг эзний хайр дотор, эзний эм нэгдэл дотор та биднийг үнэхээр өрөөж өгөөч. Бидэнд сүнсний нөхөрлөл, сүнсний дэмжлэг инэрэнгуй болоод өрөвч сэтгэл байхын төлөө бид үнэхээр танаасаа гуйж. Юугч аминч санаархал ихэрхэг зангаар хийдгүү байхад та бидэнд туслаарай эзэн минь. Харин хүн бүр өөрсдийгөө даруухан даруй байлгаж, эзний үг сургаалын дагуу алхаж, бие биеэ хүлээмжшүүлж, бие биедээ хайраар өвчилж, бие биеэ урамшуулан зоригжуулах таны хайртай хүүхдүүд бид баймаар байна. Эзэн минь тандаа баярлалаа. Тэгэд үнэхээр өнөөдрийнхөө урд байгаа бүхий л цагаа тандаа өргөж байна. Таны гайхамшигтай мотор, таны ариун сүнсний тосолгоо, эм нэгдэл, хайр, уушлал бид бүхний дээр байх болтугай. Эзэн Есүсийн нэрээр бид хамтдаа залбирanгуйлаа. Амен.